байцгаана уу? Сар бүжгийн студийн бүжгийн багш байна. Өнөөдөр та бүхэндээ Сар бүжгийн дэнс студийн пол дэнсийн тухай товчхон танилцуулъя. Пол дэнсээр хичээснээр хүн төсвөр төвчээртэй, маш нарийн мэдрэмжтэй, гоо зүй болох байгаа. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн ч байсан хичээлж болно. За сүүлийн үед бол дээр үед бол энтгээс гаралтай гэж явдаг. Мөн хятадууд бас их сонирхож хийдэг. Дээшээгээ урт нь бол дээр үед бол 20 м-т хийдэг байсан. Одооных шиг ийм нарийнхан биш, маш бүдүүн ийм том модон дээр ингэж дасгал сургалт хийдэг байсан. Сүүлийн үед бол сүүлийн 20 жил бол Америкт илүү түгээн дэлгэрсэн байгаа. За пол дэнсийг бол экзотик төрөл, арт төрөл гэж хуваадаг. За экзотик төрөл нь болохоор жоохон секси тал руугаа хүмүүс дээр үед бол ерөнхийдөө жоохон эротик тийм секси тал руугаа хүмүүс бол мэддэг байгаа. Одоо үед бол орчин үед бол маш их гоё урлагийн баг фитнесийн спорт маягийн төрөл болсон. 16 оноос хойш бол спортын олимпийн төрөлд орох тийм өргөдөл өгсөн байгаа. Гэхдээ одоогор бол ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа. Спорт болтлоо бол хөгжсөн байгаа. За та бүхэндээ анхан шатны пол дэнсийн дасгалыг заах гэж байна. За эхлээд пол дэнс дээр пол дээрээ гарахын тулд бие халаалт эхэлнэ. Тэгэхээр бүх үе мөчөө эхнээс нэгээр нь сайхан халаана. За толгооноос эхлээд тойрог явлаа. Зөөлөн удаан нухаж тойруулна. За нөгөө тишээгээ. За мөрийг халаана. Хоёр мөрийг эргүүлээд. За хоёр мөрөө ээлжилж эргүүлнэ хошоо. За энэ дасгалаа бол маш удаанаар нухаж хийх байгаа. Бие маш сайн халаах хэрэгтэй гэхлээр. За жээж хэсгээ бүтэн том тойруулна. Чээж нурууны хэсгийг сайхан халааж өгнө. Буцаагаад. За мөн гарны хэсэг, бугуу хэсэг. За пол дээр мөрний сонголт их сайн байх хэрэгтэй. Тэгэхээр эхлээд мөрийг шахна. Мөн хажуу талын энэ хэсгийг бас сайн халаах хэрэгтэй. За нөгөө талаа шахъя. За мөр даалыг сайн шахаж өгөх байгаа. За сууж агаад мөн бүхэлд гараа дээрээ авч агаад гидснээсээ уршаа сунаад хөлөө шагаанаасаа барина. За мөн нуруугаа шахах хэрэгтэй байгаа. Гидс рүүгээ дээшээ сайн сунж өгнө. За мөн даал хэсгийг шахна. За бие халаалтыг бол 10-аас 15 минут маш сайн халааж өгөх хэрэгтэй. За эхлээ бие даалж сурах юм бол эхлээд барилт хийн. Хоёр гараа барьлаа, тоогоороо багнаа туллаа. Хоёр үлрөө поло хавчина. За ингээд 10 секунд болно. 1 2 3
4 5 6 7 8 9 10 буулаа. За пол дээр анхан шатны одоо дасгалд бол дээшээгээ одоо авирах хэрэгтэй. За авирахын тулд эхлээд нэг авирна анхан шатны хүмүүс. За баруун үлийг полороо ороогоно. За баруун гар доороо нь хагас нуглана, тохоогоороо тулна багнаа. За 100 гар дээшээгээ. За баруун хөл. За баруун хөл тулсан байна. За 100 хөлөө баруун хөлнийхээ урд өсгийгөөр поло хавчна. За дээшээ 2 гарахын тулд баруун гараа дээш нь явуулаад хөлөө ахин татна. Дээшээ гарлаа. Суулаа. За энэ дасгалыг эхний удаад 5-аас 10 удаа давтах хэрэгтэй. Тэгжиж сурна. Энэ дасгалыг 2-оос 3-7 хоног маш сайн хичээсний үр дүнд дээшгээ 3-4 авирдаг болно. За дараагийн дасгал бол эргэлтүүд байгаа. Багныхаа хажууд баруун хөлөө тавиад баруун гар дээрээ 100 гар баруун гарны доор. За хөлөө 100 хөлөө тойруулаад буцаад энэ байранд авчирна. Биеэ хагас эргүүлээд хөлөөрөө хавчаад буулаа. За энэ дасгалыг мөн адилхан 5-аас 10 удаа давтах хэрэгтэй. Маш сайн давталт хийж байж одоо пол дээрээ сайжирна. Яаж тогтож байна гэхээр гуйныхаа энэ ар булчин өгзөгний яг хажууд тахимаараа багнаа ингэж ороож өгнө. За баруун гар дээр 100 гар сугаараа сайн поло хавчиж өгнө. Ингэж тогтох байгаа. Суг гуйны артал. За бас нэгэн одоо эхлээд дээшээ одоо пол дээрээ одоо маш хүчтэй болохын тулд биеэ даахын тулд эхлээд эргэлтүүдээ аягүй сайн хийх ёстой. Эргэлтүүд маш удаан ингэж хийж иж гаранд бээр чадал орно. За тийм учраас эхлээд 2 гараа дээрээ барьлаа. За баруун үлийг жоохон тойруулаад баган руугаа наллаа, эргэлээ. За энэ дасгалыг бас 5-аас 10 удаа давтах хэрэгтэй. За дараагийн дасгал бол гарын одоо булчин сайжруулах дасгал байгаа. За буухтаа өсөрж буухгүй гар халтарсан бол доошоо ингэж тэр чигээр нь буулгаад хөлөөрөө газар буух байгаа. Өсөрж буух юм бол маш аюултай. Хөл гэмтэн. За дараагийн эргэлт нь бол 100 гар дээрээ бариад баруун гар доороо баруун хөл ронд гэдэг нь хөлөө тойруулаад багнаа 2 хөлөөр хавчна. За эндээс баруун хөлөө тойрлоо, багнаа хавчлаа. Халтарсан ч гэсэн доошоо сууж бууна. Ерөөсөө өсөрч буухгүй. За саяны заасан дасгалуудаа дахиад эхнээс нь давтъя. Мэдээж пол дэнсээр анхан шатны хүмүүс бол биеэ дааж сурах хэрэгтэй. За эхлээд дахиад эхнээс нь үзүүлье. За энэ дасгалыг хийхэд бол 2 гараа дээрээ барьлаа. Баруун хөлөө тойруулаад баган руугаа жоохон алж өгнө. Хөлөө хойноо жигээд чангална. Зүүгдэн гэсэн үг полосоо. За дараагийн дасгал бол 2 гараа ойрхон барина. 2 тохоогоороо багнаа тулж өгнө. За ингээд холоос жоохон үсрээд очино. Багнаа сайхан тохоогоороо тулаад хөлөө одоо биеэ багныхан дагуу доошоо жийж өгнө. Буухтаа багнаа дагаад бууна. Ерөөсөө өсөрж бууж болохгүй.
зүүн гар дээрээ баруун гар доороо баруун хөл тойрог хийгээд багнаа хөлөөрөө зүгдэнэ. Ер нь бол энэ турбан дээр биеэрээ арьсаараа ерөнхийдөө одоо зуурж тогтож гин гэсэн үг. Тийм учраас ямар нэг юм гэлцэл юм уу халтрах юм уу тийм хувцас бол өмсөхгүй. Аль болох хөл нүцгэн бие бол чэжвч шорттой байх хэрэгтэй. За пол дээр харахтаа өвдөн үлмийг маш сайн жиих хэрэгтэй. Мөн гоё харагдана. Булчингууд ажиллаж байгаа. Ихэвчлэн шин сурж байгаа анхан шатны хүмүүс бол ихэвчлэн хөлөө одоо ингээд шууд хайчдаг, суул ингээд эт хэлгээд хайчдаг. Тэгэхээр үлмээгээ сайн жилттэй, өвдөн үлмээгээ сайн жилттэй булчингаа ажилуулах хэрэгтэй. Хөлийн булчингаа. За дахиад нэг харуулъя. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За энэ дасгалыг 5-аас 10 удаа хийх ёстой. Дунд нь заавал амрах хэрэгтэй. Мэдээж ихтэй эхний хичээл орсны дараа маргааш нь бол маш их өндөр ордог. Дасгал сургуульд бэлтгэл одоо дасгал хийдэг хүмүүс бол маргааш бол маш их өндөр ордог. Яагаад гэвэл бүх хөлийн гарын булчингууд ажилладаг. За та бүхэндээ маш баярлалаа. Анхан шатны дасгалуудаа харсан байх. Энэ дасгалаа маш сайн давтахад хийх хэрэгтэй. Нэг хийхдээ 5-аас 10 удаа заавалчгүй давтах хэрэгтэй. Дундаа бол гарч хилээд ингээ ядарсан тохиолдолд заавал амрах хэрэгтэй. Гарч хилэхэд дахиад хийхээр гар илүү одоо булчингууд илүү зангирдаг учраас дундаа жоохон амрах хэрэгтэй. Амрахтаа бол хэтэрхий удаан амрахгүй. За нэг 3-аас 4 минут амраад дахиад дасгалуудаа давтах хэрэгтэй. За та бүхэндээ баярлалаа.